2010-ад оноос нөгөө гүнзгий сургалт гэдэг нэг шинэ шат руу шилжсэн. Илүү гүнзгий сэтгэдэг болоод хоёлаа бүр нэг сайхан дарааллаад нэг жоохон асуухад эрүүл мэндийн салбарт яаж хөгжүүлэх вэ? Хүн бол одоо өдөрт магадгүй нэг тогтсон хязгаартай хүний үйл үзэж чадж байгаа шүү дээ. Химэл оюухан бол яа гэхээр тэр их олон хүнийг нэгд оруулах боломжтой гэсэн үг. Тэрнээс гадна маш олон хүний одоо туршлагыг хөрвүүлээд нэг гар утсанд оруулах боломжтой гэсэн. Монголч нэр нь бол малчин арт хүмүүс шүү дээ. Тэр энэ зоонзын хүчний талаар их зөндөөл юм гардаг шүү дээ. Ер нь химэл оюуханаар таамаглаад урьдчилан сэргийлэх боломжийг олгох боломжтой. Монголд заавалчгүй орон нутгаас үржиж оюутны байранд амьдарч их сургуульдаа сурчаад одоо интернетээр хичээлээ үзэж одоо болохоор болчихж байгаа. Энэ дээр хиймэл ухааныг яаж төгөлдржүүлэн хөгжүүлж болох вэ? Нэг асуултыг 10 асуухад багш бол одоо уурлаж эхэлнэ шүү дээ. Тийм. Химэл оюухан бол хизээч уурлахгүй. Маш олон өргөн сэдвээр хариулна гэсэн. Яг ухаалгаар хариулна гэсэн. Гар утас нүртэл өмгөөлөгч бол авчлаа гэсэн. Гар утас нь шүүгч прокурор бол авчлаа гэсэн үг. Энэ хэрэгээр заргалдах юм бол ялах Монгол 95, ялах Монгол 95 гэдэг чинь миний эхнээс нь тодорхой болгоод өгч гэсэн.